хийхэд гаргуугаар бид хөгжмийг хийхэд ойлгодог болохоор би бас өөрөөс чаралтай. Every instrument carries a story waiting to be heard. Just close enough to cause that clash. I'm David Lian, and this is The Instrument Makers, a YouTube series where we visit diverse instrument workshops, Bravo. explore the artistry and techniques of master artisans, Nice, that was gorgeous. That was so fun. and share the remarkable journeys and insights we discover along the way. Does not always look like it's going well, even though it is. I'm here in Ulaanbaatar to meet Gampulev Dagvan of Chor Music, the man behind the revival of a 1,500-year-old discovery. Accidentally discovered high in the Altai Mountains of Western Mongolia in 2008, this instrument is now known as the Altai Harp or Altai Yatka. On a personal note, this episode was filmed back when I first started this channel. For a long time I sat on it because I wasn't fully satisfied with the early filming and editing. But as I looked back, I realized that the story of this instrument and passionate people bringing it to life is far more important. And now I decided to share what I learned from this incredible journey. And for more behind the scenes thoughts and personal reflections on any episode, you can head over to my website. Don't forget to subscribe to the channel and check out my website to read some behind the scenes. You can support this passion project by visiting my Ko-fi page, where you can buy merch such as stickers, sheet music, and guitar picks, and some curated and rare Japanese instruments such as a Suzuki bowback mandolin or Taisho Goto. Миний нэрийг Дагууны Гампур гэдэг угсаатны хөгжим судлаач. Би 93 оноос 2010 оны хооронд олон улсын аялын тоглолтуудыг хийж агаад 2010 оноос хойш соёл судлалаар нэлээд мэргэшиж бас олон эртний нүүдэлчдийн өв соёлыг одоо дахин судлаж гаргаад тэгээд эргээд угсаатны хөгжим судлаач гэдэг дахиад хоёр дахь мэргэжлэр одоо амьдарч байгаа. Энэ бол манай Чүрэ гэдэг хөгжим судлал сургалтын төв. Чүрэ гэдэг. Энэ 2008 онд Ховд аймгийн Манхан сум Жарланд хайрхнаас нэг археологи хөгжмийн олдор болцсон. Энэ бол эртний нүүдэлчдийн одоо модоор хийгдсэн чавц төгжийн зэмсэг болцсон. Тэгээд тэр хөгжмөн дээр одоо эртний өрөөний бичгийн тусгал байсан. Тэрэн дотор Чүрэ гэдэг нэр авсан. 1991 онд хөгжим бичгийн зам сургуулийн хөгжмийн сургуулийг классик контрбас хөгжмөөр тоглож төгссөн. Мэргэжил контрбас. Хоёр дахь мэргэжил маань хос жавцтай моргоо шиг том хөгжим байгаа. Нэрийн их хуур гэж нэрлэдэг. Тэрийг болохоор Монгол улсын анхны мэргэжлийн их болж яг тэгэхээр танхимын сургуультаар анхны мэргэжил бэлтгэж эхэлсэн учраас энэ археологи хөгжмийн олдор энийг хийхээс өмнө судлах гэж маш том ажил болсон. 3 жил судалсан. Тэгээ 2014 онд анхныхаа алт ятгахыг бол гаргасан. Тэгээ дээд талын ясын үртэнүүд нь бол анхны алт ятгах байхгүй юу? Тэгээ өнөөс хойш нийт 14 жил нийт Монгол угсаатны маркгүй нийт эмчнэр хэмжээний хөгжмийг одоо түгэнд дэлгэрүүлж байгаа. Одоо сүүлийн нэг ширэн цартай ятгуудын доод талын тавиуд дээр байгаа. Энэ ширэн цартай алтай ятг болон бугуун ятгуудыг бол Увс аймагт Уран Чорс гэдэг ураг дамжсан, удам дамжсан урлаач баяр сайхан гэж залуу хийж байгаа. 2008 оны 5 сарын 24-нд Малчин дахиад угт намсрын дандар хонио хариулж яваад санаандгүй байдлаар хадны бус олсон. Хадны бусан дотор 21 сум, 2 шар сум, хоромсог сум хийдэг, 2 шар бүрэг маш олон эдлэгийн зүйлс. Тэгээд 26 настай гэрийн Баатрын толгоон дээр залсан байдалтай болчихсон. Уг Баатрын туйлч хүн байсан гэсэн. Монгол үндэсний маш олон төрлийн хөгжмүүд бий. Гэхдээ археологийн бие талдуугаар баталгааждаг хөгжмүүд бол нэгдүгээр нүүдэлчд бол маш ховор байна. Дандаа уламжлалсан байдалтай байгаа юм. Тэгэхээр археологоос юм биш толдор гарч ирсэн. Энэ нь өөрөө нүүдэлчтэй соёл гэдэг нь олон талаар олон улсын олон судлаачдын судалгаагаар батлагдсан. Тийм учраас 1500 жилийн өмнөх том соёлыг өнөөдрийн нүүдэлчтэй соёлтой холбох бас энийг дамжуулаад угсаатны хөгжмийн судалгаа хийхэд илүү даваа тал гэх юм уу да тийм. Тэр зорилгын хөгжмийг бол дахин сэргийж олон төрлийн соёл болгож байгаа.
What is this part made out of here? What is this material? That's That's a letter. Leather from cow? Yama. Goat. From goat. From goat. All right. And what type of wood is this? Ямар төрлийн мод вэ? Хус. Aspen. Aspen. Хон бас нэг 5-6 байж магадгүй. Гэхдээ энэ мод эс. What were the original strings made out of? Энэ дотор гэдэг Cartilage Yeah, cartilage. That's the one. of an animal? Of animal, yeah. Oh. мэдээж За, жавлан тахайхан бол иймэрхүү уул байгаа. Australia. Мм. It was founded from here. This is the Altai region? Yeah. Okay. Тий. Энэ одоо шоронд пластик байгаа хэлбэр нь. Фэний хөгжмийг энэ малчин дандар гэдэг юм. Энэ түүхийн багш инхтөр, энэ хөөхөд энэ багшийн шав. Энэ багш энэ хадны бусыг бүтнөө 2 сар хамгаалсан. Маш алс газар. Энэ шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Батцөх Батбаяр баруун Монголын бит үеийн судалгааг бүртгэлээ хийж Манхан суманд очиод дараа нь эднээс шууд ийшээгээ толгойд гарсан гэсэн юм. Энэ толгойн ард талд толгойд дэвлүүлсэн учраас толгойн салаад ингээд явчихсан 1500 жил өмнөх юм шүү дээ, тий. Ховлын ясан дээр энэ чиний цаахаата энэ магадгүй ном сумаар харуулж алсан. Энэ ясан дээр ясны хөвгөө байдалтай. Энэ ерөнхийдөө магадгүй тэмээ ахыг үгүйсэхгүй. Энэ нэг хэлбэр нь тэмээрхүү гэж харагддаг. They had reminds of. Энэ завцлалтагч бага нь ийшээ орж ирээд энэ ингээд чагталж авсан байдалтай. Энэ арт талтай юм ан хомргийн биш ээ. Ан хомргийг хийж байгаа юм дүрслэл зурагтай. За тэгээд энэ хоромсог гэдэг нь нөгөө ном сум хийдэг. Сум хийдэг. Тэгээд энэ юу нэ археологийн энэ дотор бичсэн байгаа хүзүүн дээр нь Oh, okay. энэ ингээд нийт 64 мөр бүхээ бичээстэй. Энэ миний хамгийн анхны гар зургууд явж байгаа. First design sketch. Okay. За энэ толгой, гар, ном сум, бов яарвж байгаа. Тэгээд эдгээр ингээд хамгаалаад ингээд тойроод явж байгаа юм 5 нохой байгаа. Аамар хийж байгаа. Энэ нэг ном сум энэ шүү дээ. Oh. Энэ янгэр юм болохоор түргийн үеийн ашаагийн ургийн тамга. Тийм учраас тэрийг янгэр хийж байгаа. Энэ олдоор 2008 онд олдоод 8 оных 5 сар 6 сар болдоод 9 сарда Герман руу судалгаанд гараад явцсан. Цэвэр мод учраас маш хурдтайгаар энэ олдороос муудах боломжтой гэхээс учраас хамгаалах зорилготой судалгаанд. Би 10 онд ирэхэд бол энэ хөгжмөл гэдэг нэ Герман улсууд байсан. Германы эрдэмтэн Сузанна Шульц бас нэг юм хөдөлгчтэй хөгжим байд бас нэг судалгааг авсан эхлүүлсэн байсан. Тэараас нь бас Казахстаны Напель Басилхан гарч байгаа гэдэг эрдэмтэд бас энэ талаар нэлээд олон судалгаанууд хийгээд явсан. Миний хувьд болохоор нөлөөчтэй хөгжим гэдгээр маш онцгой. Энэ нөлөөчтэй хөгжмийг бол ялангуяа монголчууд өнөөдөр дэлхий дээр маш цөөхөн нөлөөчтэй соёлтой ард түмний нэг магадгүй бүсүүлж байхаар нөлөөчтэй соёлтой холбоотой учраас энэ соёлыг нөлөөчтэй өөрсдөө нэмэлт зүгээр яагаад тэгэхээр бидэнд олон мянган жилийн түүхтэй түүл магтаал нөгөө ихэл хоороо тавьсан том соёл төвшөрөн соёл байгаа учраас түүнтэйгээ холбоос нийт зүйлс судлах хэрэгтэй болсон. Тэгээд ерөнхийдөө энэ их олдор тэрэн суурьлаад алтан ят гэдэг хөгжмийг гаргах шалтгаанд
бүгднийг зурсан судлаач бүх нөх шарах сөрвийн дотор маш юунад байгаа шүү дээ. 1500 жил өмнөх мэдээж энэ утас байхгүй, утас татагч байхгүй. Энэ тулгуур бол байхгүй. Гэтэл нэг л нөх цоохруулсан сөр буснал ийм л мод байхгүй юу? Энэ цар мар боловчтой байхгүй. Тэгээд энийг заагаад 3 жил шинж тухааны суурь судалгаагаа бичиж дуусгаад дараа хөгжмийнхээ зургийг бүгдөө үйлдвэрлэгч рүү явуулаад үйлдвэрлэгчдээр авчаад бүх юмнаа ингэж тэгж ийм байна, ийм хогтой байна гэдэг зөвхөн өөрийнхөө судалгаагаар хөгжмөө гаргаж ирсэн гэсэн. Би өөрөө энд хөгжимчин бүх хөгжимчид хөгжмөө үйлдвэрлэгч бол мэднэ. Тэ хүн бол угаасаа байгаа. Харин яаж хийх арга технологи байхгүй. Үйлдвэр ерөнхийдөө нэг 3-аас доод толгойн 3 хүний бүрэлдэхүүн. Тэгээд яшигны 10 орон тавтай байгаа. Гэтэ энийг одоохор тэгж амар маш тийм түгээмэл болоос гаргахаа хийхгүй байгаа. Судалгааны орон зай гэж бас байгаа. Алдаатай бос асуудал тий. Тэр цаг хугацаагаар энэ хөгжим яг эвээ болоод хүмүүсийн зүрх сэтгэлд нь очоод тоглоход амар байгаад энэ хөгжмөөр дамжуулаад угсаад бас олон соёлоос сэргэхэд энэ хөгжмийн үүрэг оролцоо бас нэлээд өндөр харагдаж байгаа учраас одоо хөгжим үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай болж байгаа дагнасан байдлаар. Энэ хөгжим эзэнтэй хөгжим. Хөгжмийн эзний нэр энэ хөгжим дээрээ бичээстэй байсан. Өргөний бичгээр. Тэгээд тэр өргөний бичгийг нь Германы эрдэмтэн Петр Фице тэгээд Напил Базил хаан Казахстаны эрдэмтэн Монгол улсын их сургуулийн төрөх судлалын техник эрхлэгч бод тулах доктор бүгдээрээ тайлсан. Агуулга нь газар тэнгэрийг аялууланд болгож туйлч чүрээ гэх юм нэртэй байхгүй юу? Чүрээ гэж нэ хөгжим эзэн нэр байхгүй юу? Тэгээд одоо энэ хөгжим хийгдсэний дараа Туркийн ерөнхийлөгч Эрдоганы өөрийнх нь урилгаар бид Туркид очиж байсан. Очихдоо бид замаараа Францын ЮНЕСКО-д алтай ятгахыг бол албаасаа танилцуулж байсан. Тайваны засгийн газрын 9 сайд албан ёсоор хүндэтгэн хүндэтгэл үзүүлж байсан. Гэх мэт олон улс болон төрөв угсаад нь болон Монгол угсаад Монгол судлалын том орон зай татварын хөгжим өөрөөс том. Би хог хэм гэдэг хоёрыг бол хүний хөгжилтэй бол сашгал бол хамгийн чухал үг. Нийтээрээ бас дуугуур хөгжим дуртай байна гэдэг бол тухайн угсаадны аз жаргалтай оршин тогтоож байгаа холбоотой.
олон мянган жилээр өвлөж тэйжсэн тэр угсаатны соёл нь тухайн угсаатны хамгийн үнэт зүйл нь болдог. Тийм учраас би 1500 жилийн өмнөх тэр соёлыг ч гэсэн сэргээх миний бол хамгийн их ад жаргал байсан. Бас Монгол угсаатныг ийм эртний нөхцөлтэй хөгжмөөс угсаатны мархгүй бүгдээрээс тоглож сурах. Нэлээдэг олон гарын авлага сурах бичгүүдээс гарах нь одоо утга гарган сонцгоолоос нэлээд сайн хийгдсэн шагналтай болж байгаа. Дэлхийн хэмжээнд хөгжмөндөө хургуулмаар бүгдээрээ нийлээд нэгдээд нэгэн хэм нэгэн хөвийг бас бүтээдэг. Уурал музикчил рүү голдуу тоглодог. Яг ийм чиглэлийн уран бүтээлчдэд бол угсаатны хамаарахгүйгээр сонирхолтой экзотик юм гоё хөгжмөд маш хэрэгтэй байдаг. Тийм учраас би бас алтай ятгыг хэлхий заагааргүйгээр олон угсаат нь бас төгөн дээрээсээ олон угсаатнаас энэ хөгжмөөс тоглож бас сонирхолтой. Ижил төстэй хөгжим бол Африкт бас Индонез, Өмнөд Азид бас энэ төрлийн хөгжмөд бол байгаа. Тийм учраас хөгжим гэдэг бол гайхалтай. Хөг хэм хоёр нийлж явах тал хүн төрөлхтөн янз жаргалтай. Хэлхийц гаргуугаар бид хөгжмийг хэлийг ойлгох болохоор би бас өөрөө аз жаргалтай. It was great chatting with somebody who was so passionate about musical identity, and it's clear he's trying to carve a place for it in Mongolian culture and share it with the world. If you're interested in learning more, check out their page. Thank you to Gampulev, my guide and translator Anu, and acknowledgements to all the researchers and builders who had or have a hand in bringing this instrument to life. Thank you for watching, and I hope to see you in the next one.